За та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Хамтаа бүгдээрээ өнөөдрийнхөө онлайн цуглааныг эхэлцгээе. Тэгэхээр Библийн Филиппо номон дээр хэл бүхэн эзний өмнө сүгдэж, хэл бүхэн эзнийг магтаж өвдөг болгон түүний өмнө сүгднө гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ өдөр бол Бурхны өөрийнхөө бүтээсэн бүх бүтээлээс хүндэтгэл магтаалыг авах энэ гайхамшигтай өдөр. Тийм учраас түүнийг магтах магтаал би таныг бас тавтаа морилно гэж урьж байна. Хамтаа бүгдээрээ итгэл дотроо өөрсдийн зүрх сэтгэл, өөрсдийн оюун бодол, өөрсөндөө байгаа бүхнээ түүнд өргөн түүний бүгдээрээ магтан хүндэлцгээе. Өнөөдрийн цуглаанаа эхлүүлэн хамтаа залбирцгаая. Тэмээ эзэн минь, энэ өдөр ч гэсэн дэлхийн өнцөг болон бүрд итгэлийн анхан дүүс маань өөрсдийн хэл, ёс заншил, өөрсдийн гэсэн амьдралын хэм маяг дотроос, нөхцөл байдал дундаас нэг итгэл дотор, нэг сүнс дотор, нэг баптизм дотор, нэг л Бурхан таныг хүндэлж байгаа. Тэр Бурхан бол Алфа ба Омега, эхлэл ба төгсгөл болсон эзэн Есүс та билээ. Бурхан минь, хэл болгон таныг эзэн хэмээн хүндэлж, өвдөг болгон таны өмнө Бурхан хэмээн сүгдэх болтугай эзэн. Есүс эзэн өнөөдөр ч гэсэн та дэлхийн авралын зар чуулганаас алдар магтаалын дээдийг өөртөө аваач. Ариун сүнс хүч чадлаараа та биднийг тослооч. Танд баярлалаа. Танд алдрыг өгье. Бид өөрсдийн биеэр таны хүндлэн магтъя. Биднийг та өөртөө аваач. Таны гайхамшигтай нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. Бүгдээ хамтдаа эзний магтцгаая. Түүнд бүгдээ алдрыг өргөё.
хаан суухийн өмнө таны үлбэд ирээд тань бид багтаана өргөж байна Иесус. Төгс төгөлдөр тэр ариун оршууг тань хүндэлж таны бидний төлөө хийсэн гайхамшиг болгоны төлөө бид таны хүндлэн магтъя Иесус. Та бол төгс төгөлдөр. Та бол юутай зүүрлэшгүй эзэн учраас бид бүх зүйл сэтгэлээсээ танд алдар магтаал өргөхдөө зөвхөн таныг хайрлаж зөвхөн таныг магтахыг хүсэж байна эзэн. Иесус тань баярлалаа. Харатанадас холдож байсан билүү? Хиэцэн таны хязгааргүй хайр ямар төсөөр ирсэн. Харатанадас холдож байсан билүү? Сүдэрт тусан царган цамид хэрхийгээ та үзэсэнтэй сэтгэл боллаа агуу хайртан юутай сүрлэшгүй хайртан юутай сүрлэдэм би Та бол бидний босхон байгуулагч Иесус эзэн минь амьдралын гүнзгий зүйдгүүд ичсэн ихэд зэмэн ганцаардах бүлэглэний үйлчсэн шинийг үгээр тайлшруулагч бидтэй үргэлж хамт байдаг Иммануэль эзэн та бол Иесус минь Оо эзэн Иесус тань баярлалаа таныг магтъя
Есүс эзэн минь та өөрийнхөө төгс төгөлдөр тэр оршихуйг бидний зүрх сэтгэл дотор бидний амьдралд бидний зүрхэнд та байгуулаач. Та бидний дотор өөрийн оршихуй ба өөрийн ариун сүнсээ та дүүргэж өгөөч. Та бидний гимнүгэлтэй хар тэр зүрх сэтгэлийг эзэн танаар уучлагдсан тэр зүрх сэтгэлээр та бүтээж өгөөч гэж залбирч байна эзэн. Эзэн та бидний дотор өөрийн сүнсийг та дүүргэж. Халелуя Иесус. Эзэн та миний дотор зэмэр зүрхийг бүтээж. Миний дотор сүнсийг байгуулаач. Ой эзэн Эзэн та миний дотор зэмэр зүрхийг бүтээж. Миний дотор зүрхсийг байгуулаач. Эзэн та миний дотор зэмэр зүрхийг бүтээж. миний дотор Миний дотор сүнсийг байгуулаач Иесус. Эзэн та миний дотор зэмэр зүрхийг бүтээж. Миний дотор зүрхсийг байгуулаач. Амен Иесус. Халелуя. Та өөрийн оршихуйгаас намайг бүх хотнуудаас үзээ. Hallelujah.
Давидхан эзэн таны оршихуйд ирж танаас уучлал хүсэн гэмшин залбирх үед их эзэн та түүнийг уучлж түүний хаанчлыг та мөнхийн хаанчлал болгосон. Түгэж авахгүй та түүний удам түүний үр садад их эзэн Есүс Христийг төрүүлж эзэн та өөрийнхөө авралын баяслыг мөнхөд та өгсөн билээ. Эзэн Есүс яг үүнтэй адилхан. Та өнөөдөр ч гэсэн миний хийсэн, бидний хийсэн, санаатаа ба санаандгүй хэл ба далд хийсэн бүх гин нүглүүдийг та уучлж өгөөч. Тэгээ эзэн минь та миний дотор зөв зүрхийг, зөв хандлагыг, зөв сүнсийг юунаас илүүгээр таны оршихуйг та дүүргэж өгөөч. Тань баярлалаа. Таны гайхамшигтай нэрээр аль тэр өргөн залбирч байна. Амен. За бүгд хамтдаа өнөөдөр их эзнээс бидэнд өгж байгаа үгийг бүгд хамтдаа хүлээн авцгаая. Тэгээ өнөөдөр бүгд хамтдаа Библийн Шинэ гэрээний Яаков номын 5 дугаар бүлгээс үзнэ. Яаков номын 5 дугаар бүлэг 7-оос 12 дугаар ишлэлийг хамтдаа бүгдээрээ. За энэ оны 2 дахь эзний өдрийн сургаал. Яаков номын 5 дугаар бүлгийн 7-оос 11 дугаар ишлэл байна. За би уншия тавхан дэлгэцэн дээр бас дагуулад хараарай. За. Тиймээс ах トゥ нараа эзнийг ирэх хүртэл төвчээртэй байх тун, харах тун, тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээдэг. Тэгэхдээ тэр эрт ба оройтсон бороог ортол тэсвэртэй хүлээдэг юм. Та нар ч бас төвчээртэй бай. Эзний ирэх ойрцсон тул зүрхээ чангал. Ах トゥ нараа та нар өөрсдөө шүүгдэхгүй тулд бие биенийхээ эсрэг бүү гомдол. Харах тун шүүгч үүдэн дээр зогсож байна. Ах トゥ нараа эзний нэрээр ярьж байсан иш үзүүлэгчдийн зовлон ба төвчээрийн жишээг авах тун. Харах тун бид төвчснийг нь ерөөлтөд тооцдог. Та нар Йовын төвчээрийн тухай сонсож эзний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь эзэн инэрлэр дүүрэн агаад өршөөнгүй юм аагчилсан. Амен. Амен. За микрофонгүй ярьчээ. За өнөөдөр бүгд хамтдаа Яаков номноос суралцж байгаа. Яаков ном бол шинэ гэрээн дээр бичигдсэн номнуудаас бас онцгой тэм ном байгаа. За юугаар онцгой вэ гэхээр Яаковын одоо загтал бол ялангуяа гадаадд амьдарч байгаа одоо хүмүүст харь оронд тархан суурьсан ба түр хугацаагаар амьдарч байгаа хүмүүст зориулж бичигдсэн буюу за энэ нь юу гэсэн үг гэхээр 1-р зууны үед Яаковын номыг бичгтээ одоо хавчлагаас болж энэ тэнд тархан суурьсан итгэлийн хүмүүст зориулаад тэднийг одоо итгэлээ хэрэг хааж байсан ямар ч соёлд, ямар ч ахуйд, ямар ч одоо орчинд байсан итгэлээ яаж сахих вэ гэдэг талаар ярьсан итгэл ба үйлсийн ном гэж хэлдэг. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол итгэлийн амьдралын Бурхны хүмүүст хандуулж хэрэгжүүлэх ёстой амьдралын зааварчилгаануудын одоо нэг юм цогц сургаал бол Яаков ном. За энд бол Христэд итгэдэг хүмүүсийн хандлага, зан төлөв, за эгэл жирийн амьдралын хэм маяг, өдөрдөмж, зааварчилгаа, энэ дотроо бас баян ба ядуу байдал, за уруу датлаг гэж юу юм, сайн зан чанар гэж юу юм, мухар сүсэг гэж юу юм, ходол хуурмаг сургаал гэж юу юм, итгэл ба үс үг хэлээ захирах, мэрэгүү ухаантай байх, хэрүүл маргаанаас хол байх, бардан ба даруу зангийн ялхаа, бусдыг шүүх, онгорох, сагсуурах, эсвэл төвчээртэй байх, даруу байх гэх мэтлэн Христэд итгэдэг хүмүүсийн өдөр тутмын амьдралд бид нар үргэлж анхаарч явах ёстой чухал сэдвүүдийг хөндөж бичсэн.
За нэг талаар итгэлийг үгүйсэн, нөгөө талаар христчин ёс зүйг үгүйсэн ийм ном юм а гэсэн. За тэгээд энэ ном дээр ийм олон сэдвүүдийг цогцоор хөндсөн баг. Тэгэхээр өнөөдрийн бид нарын уншсан энэ хэсэг бол өнгөрсөн бүтсэн өдрийн сургаалтай холбоотой одоо ийм үгийг эзэн бид нарт өгж байгаа. Өнгөрсөн бүтэнсэ өдөр бид нар итгэлийн марафон гэдэг сэдвээр ярьсан. Итгэлийн марафон буюу өөрөөр хэлэх юм бол одоо тийм ээ еврейчүүд номыг бичигч бид нарыг итгэлийн амьдрал гэдэг бол одоо урт хугацааны хит холын зайн гүйлтийн уралдаантай адилхан юм агч. Тэгээд нэгэнт одоо та итгэлийн амьдралаар амьдраад эхэлсэн бол яг одоо та энэ уралдаанд гүүхтэй бариандаа орохын тулд танд 3 зүйл чухал юм а гэдгийг өнгөрсөн бүтсэн өдөр бид нар ярьсан. Тэрний нэг нь бол төвчээртэй байдал байсан. Төвчээртэй байдал. Тэгээ Есүс өөдөө хараад Есүс авралынхаа ажлыг хийхдээ хэрхэн яаж төвчээртэй байсан шиг түүнээс суралцаад итгэлийн амьдралаа дуусах хүртэл төвчээртэй яваа гэж хэлсэн. Тэгвэл өнгөрсөн бүтсэн өдөр бид нар итгэлийн одоо марафон гэдэг сэдвээр үзсэн бол өнөөдөр бүгдээр хамтдаа итгэлийн төвчээр гэдэг сэдвээр үзье гэсэн. За төвчээр хэрэг барагдаж байна. Маш олон хүмүүсийн төвчээр янз бүрийн зүйлээр барагдаж байгаа харагдаж. Нойл зогсолт, карантин, боли хичнээн оног гэртээ төвчгүүдээ одоо боли, карантинаа бол, нойл зогсолтоо бол. Өчнөө сар онгоц хүлээлээ төвчээр баргаж байна. Боли элчингийн гадаа очиж өсөглөн зарлаа. Яаж чагаад явъя? 21 тавигдаад корона гайгүй болчихлоо гэсэн. Улам ихсээд байна. Дотроо алдаад байна. Гаднаа алдаад байна. Олон хүмүүс тусаад байна. Яасан хэцүү юм бэ? Төвчээр барагдчих шүү. Чи одоо юу болоод байна? Яг энэ хэцүүд бурхан хаана байна? Гэж магадгүй та бид нарын төвчээр заримдаа алдагдж байгаа бох. Тэгэхээр яагаад ер нь ямар хүнийг ер нь төвчээртэй хүн гэж хэлдэг? Төвчээр гэж ер нь юу юм? Төвчээртэй зан төлөвтэй хүн гэж ер нь ямар хүнийг хэлдэг? Амандаа ус балгачаад халуун зуухан дээр суугаад нөгөө усаа буцалтал төвчж сууж чаддаг хүнийг төвчээртэй хүн гэх юм уу? Ямар хүнийг төвчээртэй хүн гэж хэлэх юм бэ? Төвчээрийн шалгуур нь юу юм? Би төвчээртэй хүн гэж хэлж бодно. Гэхдээ тэрийг яаж шалгах вэ? Хэмжүүр нь юу юм? Тэгэхээр мэдээж ер нь ямар ч зан төлөвийг шалгахын тулд яг тэрнийхээ эсрэг зүйлтэй заавал уулзах хэрэгтэй. Тэгээд эсрэг зүйлд таарах үед тэрэнд ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаас тэр хүний зан төлөвийг шалгаж болно. Жишээлбэл зоригтой хүн гэдэг ямар хүнийг хэлэх вэ гэхээр айцтай нүур тулж чаддаг хүнийг зоригтой хүн гэж хэлнэ. Тэр шиг төвчээртэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр төвчшгүй зүйлдээ нүур тулаад тэрийг төвчин гарч чадж байгаа хүмүүсийг бол төвчээртэй хүн гэж хэлнэ. Тэгэхээр өнөөдөр таны амьдралын ямар нэгэн талбар чиг төвчшгүй байдал байна уу? Тэрийг та төвчж гарч чадж байгаа бол таавал төвчээртэй хүн юм а гэсэн. Тийм учраас нэгэн залуухан итгэгч, настай итгэгчдэр ирээд, итгэгч хүн дээр ирээд ах минь та миний төлөө бурхнаас залбирч өгөөч. Намайг төвчээртэй хүн байхын төлөө залбирч өгөөч гэж хүсэх үед нөгөө настай итгэгч тэгэлгүй яах вэ? Дуртай залбирч өгөөгээд нөгөө залуугийн төлөө залбирхтаа бурхан минь та энэ залууд өглөө зовлон өгөөч, өдөр зовлон өгөөч, орой бэрхшээлийг өгөөч гэж залбирсан байд. Залбирал дуусны дараа тэр залуу юу ах минь би танаас бурхнаас нь миний төвчээрийн төлөө төвчээртэй хүн болохын төлөө залбирч өг гэсэн болохоос зовлон дуудаж залбирч өг гэсэн юм уу гэж. Харин тэр настай итгэгч минийхөө үнэндээ бол зовлон бэрхшээл дунд байдаг хүн л төвчээр гэдэг зүйлийг сурд юм шүү дээ гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ бол Яаковын бидэнд хэлсэн яг одоо гол санаа. Тэгэхээр зовлон дунд итгэлийн төвчээрээр яаж амьдрах юм бэ? Яаков 7-р ишлэлээр хэлсэн 5:7 дээр. Тиймээс ах トゥ нараа эзнийг ирэх хүртэл төвчээртэй байх тунчлж. Эзнийг ирэх хүртэл. Эзнийг ирэх хүртэл төвчээртэй байна гэдэг чинь үгс өгөхөөр ирээдүрөө хандаад ямар нэгэн зүйл болно гэдгийг мэдж байгаа учраас
түүндээ итгэж байгаа учраас тэр хүртлээр төвчгийг хэлж байгаа. Христэд итгэж хүмүүсийн хамгийн хүлээж байгаа хамгийн их зорж энэ зүйл бараггүй гарцаагүй болно гэсэн тэр зүйл юу вэ гэхээр Эхэзэн Есүс 2000 жилийн тэртээ энэ дэлхийд ирсэн шигэ ирээдүйд хизээ нэгэн цагт дахин хоёр дахь удаага ирнэ гэдэгт бид итгэдэг учраас бид энэ дэлхий дээр амьдралаа дуусгаад Эхэзэн дээр очно гэдэгтээ бараггүй итгэдэг учраас бид тэр хүртлээр төвчээртэйгээр хүлээдэг буюу эзэн дээр очих өдрөө хүлээдэг гэсэн үг. Энэ бол бид нар итгэл найдвар. Өөрөөр хэлэх юм бол яагаад бид нар Есүс дахин ирнэ гэдэгт бараггүй итгэдэг вэ? Яагаад бид нар энэ хорвоог орхисны дараа Бурхан дээр очино гэдэгтээ бараггүй итгэдэг вэ гэхээр бараггүй буюу төгс ямар ч эргэлзээ байхгүй Библи бидэнд тэгж хэлсэн учраас. Өнгөрсөн бүтэнсэ өдрийн сургаал дээр бид нар ярьсан. Итгэлийн замаа амжилттай дуусгасан итгэлийн баатруудын гэрчлэл үлэмжих гэрчлэл донд бид нар амьдрдаг гэж. Өөрөөр хэлбэл өнгөрсөн түүх, итгэлийн хүмүүсийн түүх ч гэсэн бидэнд тэр бол бараггүй юм а гэдгийг хэлсэн. Тийм учраас Яков биднийг эзнийг ирэх хүртэл төвчээртэй хүлээ гэж хэлж байгаа буюу энийг Яков хэд хэдэн зүйлээр жишээ авч ярьсан. За тэгэхээр бид нар тийм ээ төвчээр гэдэг зүйлийг яг энэ Библийн энэ хэсгээс гурван байдлаараас олж харж байна. Нэгдүгürt нь бол юу гэхээр саяны хэлсэнчлэн яагаад бид төвчээртэй хүлээх ёстой? Яагаад гэвэл бидний ирээдүйн маань бараггүй найдвартай учраас. Тийм учраас ирээдүйд найдаж хүлээдэг бид нар. Ирээдүйд найдаж хүлээдэг. Яг л тариачинтай адилхан гэжсэн. Тариачин хүн яадаг вэ гэхээр өөрөө эхлээд газраа хагална. Үрээ суулгана. Суулгасан үрээ арчилж, тордож, боордож тийм ээ түүнийхээ төлөө зүгээр суухгүйгээр үр жимсээ хураах хүртлээр зүгээр суухгүй хөдөлмөрлөдөг. Түүнээс үр цацаад үлдсэн Бурхны асуудал гэж сууддаг. Ямар ч төсөн өөрөө зэрлэгээ зулгаан тийм ээ арчлан, тордно бүх юм өөрөө хөдөлмөрлөж хийдэг. Гэхдээ тариачнаас шалтгааллахгүйгээр урах үгүй юу гэдэг зүйл бас байгаа. Тэр одоо юу гэхээр байгалийн хууль. Бороо орох уу орохгүй юу? Ган гачигтай байх уу байхгүй юу? Цасцууд болох уу болохгүй юу? Энэ бол Бурханаас шалтгааллах зүйл. Тийм учраас хавар бид үрээ суулгаж тарихдаа намар маш их ургац авна гэж итгэж байгаа учраас түүнийгээ суулгаад түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг. Гэхдээ намар их тариа өгөх үгүй юу гэдэг нь үндэ бол Бурханаас хамааралтай. Бурхан биднэрт асар их үр тариаг, үр жимсийг өгнө гэдгийг итгэж байгаа учраас бид тэр үеийг хүртэл төсвөртэйгээр, төвчээртэйгээр хүлээж хөдөлмөрсөөр байдаг. Энэ бол яг тариачны амьдрал. Тэгээд Бурхан бороог оруулж, нар гаргаж, газрыг үржил шимтэй байлгаж ариун их ургацтай тэр он жилийг өгөх үед бид нар Бурханд талархдаг. Тийм учраас Христэд итгэж хүмүүс бид нар гаргаж бороо оруулдаг нь байгалийн хуулийг захирдаг нь энэ их од эрхэс галакси ертөнц дэлхийг зүү зохицолтой байлгадаг нь Бурхан учраас бид идэх хоолныхоо төлөө хөтөл Бурханд талархдаг. Бүх зүйлүүдийн цаанд Бурхан өөрөө оршин байгаа учраас би амьд байгаагийн төлөө Бурханд талархдаг. 2020 онд би идэх хоол өмсөх хувцастай байсныгаа төлөө 2021 онд өнөөдөр би идэх хоол өмсөх хувцастай ажиллах ажилтай магадгүй багассан ч гэсэн багчсан орлоготой эсвэл ихтсэн илүү нэмэгдсэн ч гэсэн тэр орлоготой амьдралынхаа энэ бүх нөхцөл байдлуудын төлөө Бурханд талархдаг. Гэхдээ нөгөө талаар бидний амьдралд олон янзын төвчшгүй зүйлсүүд бас тохиолдож. Ялангуяа Яков тархан суурьсан итгэгч нарт зориулж энэ загтлаа бичсэн нь тархаж суурьсан гэдэг маань нутгаасаа холдсон. Нутгаасаа холдно гэдэг чинь эргээд нутгаа сансан, гэрээ сансан, ах дүүсээ сансан, соёл иргэншлээ сансан, найз нөхдөө сансан. Өөрийнхөө их нутаг илгэн саднаа үнэхээр дотгошогоо өмөлцөж
Ингэж санаж байгаа хүмүүс зориулж бичсэн мө. Яг л магадгүй өнөөдөр Солонгостойгоо монголчуудтай адилхан. Гэхдээ яг юу гэж хэлж байгаа гэхээр тариачин үрээ тариад дараа нь үр жимсээ авах хүртэл төвчээртэй хүлээдэг шиг найз минь чи ч гэсэн төвчээртэй хүлээ. Бидний итгэл найдвар бол эзэн Есүс. Тэр дахин ирнэ. Тийм учраас ирээдүрөө харж итгэл найдвартайгаар хүлээгээрэй хичээсэн. Энэ бол Христэд итгэгч хүмүүс бид нарын төвчээртэйгээр хүлээх эхний гол чухал зүйл юм аа гэсэн үг. Та энэ дэлхий дээр Бурхан танд энэ амьдралыг өгсөн. Энэ насыг өгсөн. Энэ гэр бүлийг өгсөн. Энэ чуулганыг өгсөн. Энэ байх боломжийг өгсөн. Төвчээртэйгээр хөдөлмөрлө. Яг л тариачин шиг. Төвчээртэйгээр тийм ээ гараа хумхад бүх зүйл Бурханаас хамаарна гэж суулгүйгээр таны амьдралд өгөгдсөн үүрэг хариуцлага, таны амьдралд өгөгдсөн тэр бүх тисэж гарах ёстой бэрхшээл зовлонгийн өмнө бүх буужиг харин та төвчээртэй бай, урагшилсаар бай. Бурхан танд ариун их ургацыг өгөх болно. Энэ нь магадгүй таны үйлчлэлээс хизээ нэг цагт асар их үр жимс гарах бол. Магадгүй таны хийж байгаа зориулж байгаа энэ нэг ажил хөдөлмөр, энэ их магадгүй ядарч төлөвлөлөө ажиллаж байгаа энэ болгоны чи үр дүнийг Бурхан 30, 60, 100 дахин илүүгээр танд ерөөл болгож өгөх болно. Амен. Чуулганы маань нэг ихч байгаа. За магадгүй өөрөө сонсч магадгүй. Гэхдээ би нэрийг хэлмээр. Нутаг усаа гэр орноо нэлээд санаж байгаа. Энд ганцаараа байдаг. Эгч маань саяхан оны өмнө одоо гэрт нь очиад уулзахад хэлж ирсэн. Одоо ч болон дөхөөд байна да гэж. Юу дөхөөд байна? Монгол руугаа буцах дөхөөд байна. Гэхдээ та юу хүлээгээд байна? 3 оюутантай 2-ын төгсгчлээ. Одоо 3 дахь нь төгсчил яг болох гэдэг. Тэгэл буцлаа. Хүүхдүүдээ эрдэнэ номтой болгоод гарыг нь ганцганд хөлийг нь дөрөнд хүрэгчүүл их чин тэгэл буцлаа да. Нэг хүүхдээ Хятадд сургалчлаа, нөгөө хүүхдээ Оросд сургалчлаа. Бүх төлбөрийн төс. Ганцаархнаа энд ажиллаад одоо зорилго нь биелэхэд жоохоо үлдсэн. Маш их тэсэр төвчээр. Гэхдээ би тэр ихчийг хараад юу гэж бодсон бэхээр хүүхдүүдэд тэгж боловсралтай болохын төлөө энэ нэг зориулсан зориулалт. Эргээ тэр хүүхдүүдийнх нь амьдралаас ээжтэй өгөх тэр үнэлж баршгүй үнцэн хайр амьдралынх нь наад жаргал ээжд нь эргүүлээд шагнал болж ирэх болов гэж. Магадгүй тэсгэд бэрх дэндүү урт байж магадгүй. Гэхдээ уучлаар. Тариачин оройтсон борооч гэсэн төвчээртэй хүлээдэг. Тариачин угаасаа тэсвэр төвчээртэй хүлээж байж үр жимсээ авдаг. Бурхны цаг та бидний бодж байгаа цагаас тис ондоо байдаг. Түүний хувьд 1000 жил нэг өдөр мэт. Нэг өдөр 1000 жил мэт. Түүний бодол санаа ч гэсэн та биднээс тис ондоо байдаг. Өрн дорноос хол байдаг шиг, тэнгэр газраас хол байдаг шиг. Бурхны бодол санаа биднээс тис ондоо. Гэхдээ сонирхолтой нь үргэлж түүний зөв байдаг. Үргэлж түүний сайн байдаг. Үргэлж түүнийх агуу байдаг. Үргэлж Бурхных төгс байдаг учраас бид түүнийхийг төвчээртэй хүлээх хэрэгтэй. Энийг итгэлийн төвчээр гэж хэлж байна. Хоёрдугаарт нь энд юуны тухай хэлж байгаа гэхээр зүрхээ чангалан байж хүлээх тухай бас Яков биднийг уриалж байгаа. Тэгэхээр 8 дугаар ишлэлээр юу гэж хэлсэн бэ гэхээр та нарч бас төвчээртэй бай. Эзний ирэх ойрчин тул зүрхээ чангал гэж байна. Зүрхээ чангал. За зүрхээ чангал гэдэг энэ үг монголчууд бид нарын ярьдгаар хаттай бай. Хүчтэй бай. Зүрхээ чангал.
дотроо төвчээртэй бай. Битгий санаа зов. Үнэхээр эзэн ирэх ойрцсон тул бүү санаа зовох гэж. Яг тэгвэл бидний эзэн бол үнэндээ биднийг өөрийнхөө үгээр үргэлж ингэж тайвшруулж, урамшуулж, ятгаж хэлж ирсэн. Иохан номыг харах юм бол та нар зүрхээ бүү зовоо, эзэнд итгэе гэжсэн. Өөрөлдөө итгэлээ бурхан дээр тавь. Зүрх сэтгэлийнхээ итгэлийг бурхан дээр тавь. Бурхан хэлэхдээ би та нартай энэ үеийн төгсгөл хүртэл буюу эзэн Есүс иргэн ирэх өдрийг хүртэл өөрөө хамт байх болно гэсэн. Үнэндээ бол би энэ дэлхийгээс явж байгаа нь та нарт ашигтай. Яг гэвэл би та нарт өөрийн сүнсийг хэлгэн. Тэр ариун сүнс цаг ямаг та нартай хамт байх болно гэсэн. Тэгээ бид нар ямар үед зүрх маань сул дорой болоод ямар үед бид нар зүрх маань чичирч ямар үед бид нар төвчээр маань алдагддаг гэхээр ариун сүнсийг хажууд чинь тавиад нөхцөл байдлаа нэгдүгээр тавих үед бид нар төвчээр маань алдагддаг. Бид нар зүрх маань сулардаг. Өөрөлдөө сүлдээ зүрхтэй болдог. Тийм учраас ариун сүнсээр өдөрдүүлж амьдрна гэдэг бол өөрөөр хэлэх юм бол үнэндээ бол маш игэлж ирэн, маш энгийн өдөр тутам залбир эзний үгийг унш бурхантай хамт алах. Маш энгийн. Тийм учраас зүрхээ сүлдүүлж, зүрхээ өсгөлөн болгож, зүрхээ сул дорой болгохгүй тулд зүрхээ чанга хатуу үнэхээр байлгахын тулд бурхантай харилцаагаа битгий зогсоол гэж. Үнэндээ сатан бол яг л энэ үеийг хүлээж идэг. Мөн Иесус яг л бид нарын тэр зүрх маань сул дорой болж, зүрх сэтгэл дотроо эргэлзээ төрж, зүрх сэтгэлээ бид нар бурхнаас холдуулах яг энэ үеийг л хамгийн овчноор ашиглахыг хүсдэг. Тийм учраас зүрхээ чангалан байж хүлээ гэж Яков бид нарыг уриалж байгаа бол 3 дахь хүлээлтийн хэлбэр бол юу гэхээр маш энгийн шиг мөртлөөс маш чухал хүлээлтийн хэлбэрийг Яков бас бид нарт хэлж байгаа. Тэр бол юу гэхээр ах トゥ нараа та нар өөрсдөө шүүгдэхгүй тул биенийхээ эсрэг бүү гомдол хичилж байгаа. Тэр өөрөөр хэлэх юм бол гомдлохгүйгээр хүлээх гэсэн үг. Гомдлохгүйгээр төвчээртэй байх гэсэн. Бидний эргэн тойронд бид өөрсдөө санаатаа ба санаандгүйгээр ямар их хүнийг шүүж, ямар олон нөхцөл байдалд бид нар гомдолдог вэ гэж. За ялангуяа одоо ингээд бид нар тийм ээ сошиалыг харах юм бол ерөөсөө магадгүй тийм ээ 100 комменттэй нэг пост байлаа гэхэд 50% шүүмж, 50% гомдол байх магадлал маш өндөр. Тэр нөгөө өөрийгөө санхүүгийн эрхчлэлд хүрсэн хөдөлмөрлөөд үнэхээр би одоо тийм ээ маш их тийм санхүүгийн эрхчлэлд хүрсэн учраас өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг одоо хүртээ тийм ээ одоо юу гэдэг бараг 7-8 мянган доллараар нэг пүүз авч өмсөж байгаа. Домог айцээ гэдэг нэг монгол залуу. Тэр залуу хамгийн сүүлд миний уншсан постн дээр болохоор юу хэлж байгаа гэхээр би нэг пүүз авснаа бичсний төлөө миний одоо энэ постны доор байгаа хүмүүс та нар 2 хуваагдах юм аа гэж. Нэг хэсэг нь болохоор юу гэж хэлж байгаа гэхээр ч юм уу баярлалаа гэж тэр залуу буруутгасан. А нөгөө хэсэг нь болохоор чадж байгаа юмны дарга байхгүй шүү дээ. Тэр залууг зөвтгсөн. Ийм 2 анз. Тэгээ тэр баярлалаа гэдэг тэр постууд бол бишээ комментууд бол голцоо бол юу хэлж байгаа гэхээр тэр залуугийн амьдралыг шүүж. Тэгээ бити ингээчтэй та нар гэдгийг гуугаа дахиад пост оруулсан. Дахиад орно яг адилхан ингээд та нар бити тгээс гээд нэгэнд гисэн чинь нөгөөдг нь тэхгүй яадын наад мөч ингээд байгаа юм чи. Яг хуваагд. Тэгээ ер нь ийм сошиал хэрэглээ тэр дундаа лайв ч юм уу тийм ээ ийм зүйлийн хамгийн нэг ашигтай тал нь юу гэхээр хүмүүсийн
одоо сэтгэл зүйн байдлыг ч гэдэг юм уу хүмүүсийн талаарх одоо судалгаа хийх хамгийн боломжтой одоо тийм ээ тим талбар бол сошиал медиа. Дижитал ийм одоо медиаг доор комментээс хүмүүс ингээд хараад тэгээ би тэнцээс ингээд харж байхад бол бидний амьдралд бидний эргэн тойрон бие бинийгээ шүүдэг, түүнийхэн төлөө маш их гомдолдог тийм ээ. Бас бие бинийгээ энд бол юу гэж та нар өөрсдөө шүүгдэхгүй бол бие биенийхээ эсрэг бүх гомдлоо хичилж байгаа. Их сонирхолтой зүйл хэлж байгаа юм. Яг уу. Тэр өөрөлдөх юм бол хараа. Юу гэдэг тэр надаас тийм байна гэж тийм ээ бусдыг шүүж, бусдыг гомдолж, буруутгаж байгаагаараа эргүүлээд бурхан бид нарыг бас яг тэргээр нь шүүх тийм аюултай учраас. Тийм учраас бусдыг бүх шүүгж бас бие биенийхээ эсрэг бүх гомдол хичилж. Монгол чуулганд бол хийж байгаагүй баг. Гэхдээ Америкийн чуулганд хийгдсэн судалгаанаас харах юм бол цуглаанаа орхиод цуглаанаас явсан итгэгчдийн 72% нь гомдлоос олж явсан байдаг. Итгэлийн амьдралаар. Өөрөөр хэлбэл нөгөө итгэлийн замаараа гүйжгаад магадгүй хажууд хүн нэг хажуугаар нь гүйж гарахтаа жоохон шүргцэн чи би энэ төвзөж орхоо боллоо. Яасан? Энэ төгсөө чинь намайг цохоод шүргээд дээ шүү дээ. Энэ булхацаад байна. Би боллоо гомдлоо. Тэгээ хүнс гүй чи буцаад гүүгээ чи урагшаа гүүгсдээ шүү дээ. Чиний байраа чинь болоог нь гүү. Гүүхгүй заяа. Тэр тусдаа төгсөөтэй бол хизээч нэг замдаар гүүхгүй. Болчи. Яшиг болчи. Зүгээр л иймэрхүү байдлаас болоод мөнхийн тэр хизээж гандашгүй муудашгүй тэр титэн болох байранд орох итгэлийн мөнхийн шагналаа зүгээр л гомдол гэдэг зүйлээс болоод магадгүй олон хүмүүс алдчихж болох юм. Итгэлээсээ ухарч ээж болох юм. Тийм учраас яг хэлж байгаа санаа бол чи бусдыг шүүж бусдад гомдлсноор эргээ чи өөрийгөө харах юм бол чи тэрнээс илүү шүүлтийг авах зохистой хүн шүү дээ. Ягаад бол харахтун шүүгч үүдэн дээр чинь зогсож байна гэсэн. Бурхан үргэлж чиний зүрх сэтгэлийн үүдэн дээр байгаа. Тэгээд дахиад яаж байгаа гэхээр яг Еврейчүүд номыг бичсэн бичигчтэй адилхан Яков болвол ингэж төвчээртэй хүлээхийн тулд яах ёстой юм бэ гэдгийг хэлэхдээ дүгнэлтэн дээр нь юу хэлж байгаа гэхээр ах トゥ нараа эзний нэрээр ярьж байсан иш үзүүлэгчдийн золон ба төвчээрийн жишээг авах тун гэж дахиж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө нэг марафоныхоо гүйлтийг төвчээртэйгээ дуусгахын тулд яах ёстой вэ гэхээр ах トゥ нараа өнгөрсөн үед байсан иш үзүүлэгч нар нөгөө тийм ээ эзний хүмүүс Авраам, Исаак, Яков, Мосе, Йошуа тийм ээ ийм итгэлийн бааtruуд Илия, Илиша, Самсон, Дебора, Эстер, Рут энэ итгэлийн бааtruуд бага иш үзүүлэгч нар, их иш үзүүлэгч нар эднэрийн зовлон ба төвчээрийг та нар санаа. Тэгээ яг энэ Яков номыг бичсэн Яков ч өөрөө хүртэл итгэлийнхаа төлөө тэрээр итгэлийнхаа төлөө амиа зориулсан мартир буюу итгэлийн төлөө амиа золиослогч байсан. Тэгээд магадгүй 2021 онд бурхан минь та намайг өрөөгөөч гэж та бид нар бүгдээрээ залбирсан байна. Ямар хүн өрөөлтөй хүн юм бэ? Ямар хүн өрөөлтөй хүн бэ гэдгийг 11-р эшлэл тийм ээ бид нарт юу гэж хэлж байгаа вэхээр учир нь та нар Йовын төвчээрийн тухай сонсож эзний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь эзэн инэрлэр дүүрээгээд өршөөнгүй юм а. Ямар хүн өрөөлтөй вэ гэхээр Йовтай адилхан ямар ч нөхцөл байдалд эцсийн хүртэл төвчсөн хүн өрөөлт. Тэр ард бид төвчснийг нь өрөөлтөд тооцдгоо хичилж. Бид төвчснийг. Тийм учраас Израилийн түүхэн ч гэсэн түүхийн хугацаанд бурхнаа орхиж явсан олон овг аймагуд, олон удирдагч олон хүмүүс байна.
Ихэвчлэн одоо цөөн тооны хүмүүс нь үлдсэн байдаг. Remains гэж ярьдаг. Тэр remains буюу үлдгэсэд итгэлээ сахиж үлдгэсэд байна. Өнөөдөр ч гэсэн Монголын Христ итгэлийн түүхэнд маш олуулаа бид нар нэг атуусан суугаад явж байгаа. Эцсийн зогсоол дээр очихоос өмнө эргээд харсан чинь эсвэл урагшаа харсан чинь атуусны магадгүй 3/2 нь буугаа явцсан. Замаасаа буугаа явцсан. Найзаа яагаад буугаа явчихв? Яг бол төвчшгүүнээ буугаа явцсан хүмүүс ч гэсэн байж болох юм. Ах トゥ ус эцсийн хүртэл төвчгсөн нь ерөөлт. Ерөөлтөө гэдэг маань Бурхны хүч чадлаар түүний инрэл хийгээд өршөөлөөр тэр очих ёстой цэгтээ очиж чадах. Төвчшгүй зүйлийг төвчж чадах. Явын төвчээртэй адилхан эцсийн хүртэл явж чадах. Ийм хүмүүсийг ерөөлтөд тооцдгоо гэж хэлсэн. 2021 он бидний өмнө мэдээж аз жаргалтай баяр хөөртэй сайн сайхан тийм олон өдрүүд олон цагууд байгаасаа гэж Есүсийн нэрээр хүсэн ерөөж байгаа. Нөгөө талаар магадгүй бэрхшээл зовлонтой төвчшгүй олон өдрүүд олон цагууд байж болох юм. Харин тэр болгон таныг төвчээрийн дараагийн шатанд аваачих болтгоо гэж эзний нэрээр бас ерөөмөр. Бүгдээ хамтаа итгэлийн марафоно төвчээртэйгээр дуусгацгаая. Хамтаа бүгдээ залбирцгаая. Их эзэн минь би танд өөрсдийн амьдралыг өөрсдийн итгэлийг өргөн даатгахдаа танаас бид нэгэн чухал зам төлөвийг хүсэн гуйж байна. Тэр бол итгэлийн төвчээр. Та бидэнд тэсэр төвчээрийг өгөөч. Тариачин хөрсний үнэт үр жимсээ хүлээдгийн адил эзэн Есүс таныг дахин ирэх өдрийг хүлээх эдгээр он жилүүдэд энэ амьдралынхаа цаг мөч хорон болгон бид итгэлийн амьдралаар төвчээртэйгээр явхдаа туслаарай гэж залбирч байна. Их эзэн минь марафон гүйлтэнд хит холын зай марафон гүйлтэнд тэр уралдаанд оролцох амаргүй ам цангаж хөл цэврүүтэж амьсгаа давхцаж магадгүй бахардан унах үе ч гэсэн тохиолдох болно. Харин их эзэн бид унсан ч босдог. Бид амарсан ч үргэлжлүүлэн ажилдаг. Бид урагшилдаг байхадаа туслаарай. Танд талархъя. Та биднийг өөрийн ариун замаар хөтлөн дагуулаач. Эцсийн хүртэл төвчих тэр ерөөлийг та бидэнд өгөөч гэж залбирч байна эзэн. Их эзэн танд баярлалаа. Таны оршихуй, таны зүвт байдлыг бидний дотор та дүүргэж өгөөч. Тэмээ эзэн та миний дотор өөрийн зүвт байдлыг та өгөөч. Халелуя Иесус. Миний
Баярлалаа. дотор зүссэн Халелуя Иесус. Миний дотор зүссэн Одоо биднийг авсан эзэн Есүсийн ивэл бидний төлөө цорын ганц хүүгээ илгээсэн. Бурхан эцэг таны хязгааргүй хайр. Өдрөөр бидний дотор зөв байдлаа бүтээж өөрийн авралын баясгал дотор зөв сүнсийг шинжилж байдаг. Итгэлийн марафонд биднийг урамшуулан зоригжуулж, өдөртөн чиглүүлж, хүч чадлаа өгч, тэсэг төвчээрийг мань хурцлж байдаг. Ариун сүнс таны гайхамшигтай өдөртөмж ба эв нэгдэл энэ чуулганы дээр үеийн үед үрд мөхөд оршин байх болтугай. Амен. Амен. За өнөөдрийн чуулганд лайваар болон за ирж үйлчилж оролцсон хүмүүстээ баярлалаа. Тэгээд бүгдээр хамтдаа бас үргэлжлүүлээд 7 хоногийн турш та бүхэн бас групп дээр оруулж байгаа өдөр бүрийн талах тийм хэсгээс бас уншиж самун бас өдөр бүрийн талахын одоо хэсэгтээ бас Библийг энэ жил бүтэн унших хуваараас явж байгаа. За тэгээд та бүхэн бас тэр болгоныг цаг заваар уншаад бас эзний үгтэй хамт байж залбирсаа гэж хэлж байна. За бид нэр өдөр бүрийн талахыг цахим хэлбэрээр одоо өргөжлүүлээд өдөр болгон бас оруулах зорилготойгоор цахим хэлбэрээр худалдаж авсан боловч яасан бэ гэхээр нэг хуудасаараа тэгж бусдад тараагдах копирайт ирэх байхгүй ба. Тийм учраас энэ номыг одоо та бүхэн хуваараа бас одоо Монгол мөнгөөр 11 мянга одоо тэдэн 100 төгрөгөөс тийм 600 төгрөгчөлөө худал M+ гэдэг аппликейшнаас худалдаж аваад өглөө болгон бас өдөр бүрийн талхыг уншиж болно. Би ирээ үргэлжлүүлээд одоо хуудасаар нь оруулах юм бол копирайт буюу зохиогч эрхийг одоо зөрчих учраас өнөөдрөөс бол ингээд бүтнээр бол оруулж чадаагүй. Гэхдээ та бүхэн одоо үргэлжлүүлэн Facebook дээр бас цахим чимээгүй цаг гэдэг одоо групп байгаа. Тэрэн дээр ороод бас чимээгүй цагийг бас хийж болно шүү гэдгийг зарлмаар байна. Тэгээ 2021 он бүгд хамтдаа эзний үгтэй хамт байцгаая. Эзэн та бүхнийг ивэх болтугай баярлалаа.